Одоо ипотекийн зээл бол яах аргагүй ард иргэд маш хэрэгтэй хүсэн хүлээсэн зүйл болчиход байгаа. Тэгвэл ипотекийн зээлийн хүртээмж энэ хуулиуд батлагснаар нэмэгдэх юм байна. За нөгөө хуулийн батлагснараа барилга орон сууцтай өртөг зардал буурч одоо хямд үнэтэй орон сууц баригдах боломж эргэцсэн орчин бүрдэх юм байна. Жишээ нь төрөлдсөн банк бол арилжааны банкудтай өрсөлдөхгүй, за жижиглэнгийн зээл гаргахгүй, бөөний бөгөөд одоо юм төрөлдсөн тусгай зориултын банк байгаа. Төрөлдсөн банкны тухай хууль батлагдсанараа за дундын хүүнүүдтэй 8, 10, 12, 14, 16 хүртэлх хувийн хүүнүүдтэй сонголтоор одоо орон сууцнд орох, ипотекийн зээлэнд орох одоо иргэдийг дэмжих ийм одоо боломж олцоотой болж зах зээл дээр бас үр ашиг өхөн одоо гарцаагүй гэж одоо хууль өргөн барьж байгаа санаачлагч засгийн газраас харж байгаа. За засгийн газрын ипотекийн зээл дээр барьж байгаа бас нэг онцлог бол одоо залуучуудад маань орон сууц худалдаж явахад хамгийн том асуудал бол хурцлагын асуудал байна. 200 сая өртөгтэй одоо орон сууцыг худалдаж явахад 30% хурцлага төлнө гэдэг бол одоо 60 сая төгрөг. За энэ бол одоо залуучууд болон манай одоо төрийн албан агч зорилго бүлгүүд бол маш хүнд тусж байгаа. Shared mortgage буюу түрээс ипотекийг хоссон юм хөтөлбөрийг гаргаж байна. 200 сая өртөгтэй байран дээр 100 саяын одоо тухайн одоо байр худалдаа авагч төлөөд тэн дээр ипотекоо үсгээд ингээ 30% төлөхөд 60 сая чи 30 болж буурна тийм үү. А нөгөө талдаа 100 саяын одоо нос юм уу миг юм уу эзэмшээд явна. Тэр хэсэг дээрээ түрээсээ төлөөд төссөн түрээсэн дээрээсээ байрныхаа үндсэн төлбөрийг суудгаад явах ингээ 20 жилийн дараа хугацаа дуусахад shared mortgage буюу анхны тэр урьдчилгаа зарлаа бууруулсан за мөн давцаад ипотекийн зээл үндсэн төлбөр нөгөө талдаа түрээсгдэг ийм хэлбэрээр яваад хугацааны эцэст бол одоо байраа бүрэн худалдаж авах тэр боломжийг олгож өгч байна.